За эрхэм улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын их хурлын гишүүн А.Ариунзэ нарын 8 гишүүнээс 26 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Монгол улсын их хурлд өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлцэх асуудлыг хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хурлаанаараа хэлцлээ. Хууль санаачлагчид хүн амын дунд ахлах насны тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан анхмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, доктортой орлогын их өсвөрийг хангах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсын засгийн газрын 2016 оны 59-р тогтоолын 04-р хавсралтаар батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон гарах зардлын тооцоо их аргачлалын хүрээнд улсын төсөвт 95.8 тэрбум төгрөгийн зардал шинээр үүснэ гэж хууль санаачлагч үзжээ. Хуулийн төслийг парламентын захим хуудасд байршуулж, иргэд олон нийтийн санал авч байгаа болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед улсын их хурлын гишүүд асуулт асууж санал хэлэх болно. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 62.5% саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцгийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг явуулсан талаарх хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тайсанд баярлалаа.